Та өөрийгөө товчхон танилцуулаач. За би Завхай аймгийн их улсын харьяат. Банчисрынгийн базар аригчаа гэдэг хүн байна. Тэгээ одоо би насаараа одоо барилгаар явсан. Одоо дандаа л одоо говьалтай Баянгор Завхан Хөвсгөл тэгээд энэ сомдуудаар барилга барьж ийсэн. Нэлээд олон барилга сургууль соёлын барилга дандаа сургуулийн барилга барьсан доо сургуулийн барилга эмнэлэг барьсан сургууль барьсан соёлын төв анснаг барьсан. Тэгээ заалууд барьсан. Уурын зуух нэлээд барьсан. Тэр үеч одоо тийм л юмнууд идэг байлаа шүү дээ. Тэгэл тэрэн дээр одоо бас нэлээд өр бүтээлтэй ажилласан нэртэй ингэж явдаг. Тэгээ одоо яг тэтгэврийн өгшин болсон. Тэгээ улс орон маань нэг жаахан орой босгаал болцоод байна. Одоо тэгээ жоохон Монгол хүн юм бол одоо яагаад сэтгэлснээгаа нэгтгэж яагаад нэг шиг талхаж гიშгэж болдгоо болцсон юм. Тэгвэл би нэгээс өмжсөн, би нэгэ муусан. Ийм л юм болоод байна. Одоо тэгээ яг л энэ болчихдоо одоо л энэ л одоо болмоор юм одоо энэний дэмжийдээгэл инхээр зэрэгэл яг л гарч ирэл энэ тэр болохоор буруу болов. Юм бүр өсрэгээрээ иргэчээд байх шиг санагдаад байгаа байхгүй. Одоо тэгээд одоо яг бидний харин энэ бодож байгаа сэтгэж байгаа энэ үйл ажиллагааг бол би их дэмжиж байна. Сэтгэлээсээ одоо Монгол маань одоо нэг шигтэй орж суудаг юм болов. Сэтгэлснээгаа нэгтгэхэд одоо нэг жинхэнэ Монгол санаачлагаараа нэг бий болоод. Гэхдээ одоо бид нар үр хөвгтөө сургаад хүмүүжүүлээд өдөө болоод бид нар одоо эцгэхээр энэс цаашгүй болгоод одоо бидний үеэс одоо яг тэгээд ингэчлээ одоо тэр буруу юм ингээд тэгээд энэ бол нэг тийм яригдаж гарч байгаагүй болов. Одоо тэгэхэд чи одоо тэгэл мөнгө улсаа тэр чигээр нь газар нутгаа зарласан ч гэх шиг би энэ нарийн сэтгэл тогтонгүй муухай юм бол сонсч үзэж идэг боллоо. Тэгээд дээрэм тоног юу ч гэнэ одоо ирсэн. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд ахмадууд бид нар юу хийх ёстой вэ? Ахмадууд бид нар одоо жинхэнэ одоо Монгол зан жаншлаа бий болгож жинхэнэ Монгол хүн гэдгээ харуулж одоо энэ Монгол сэтгэлгээгээл хөгжүүлж нэг чигт алхах юм бол болох юм бол гэж бод.